Борхуу минь дээ, борхуу минь. Яаж ингэж идсэн уусан болдог байна? Тухтайхан шиг сууж агаад ижиж уучгаач. Яарад юм аа? Өнөөдөр тооны хичээл дээр контролтой гэсэн. Борхуу! Хай борхуу! Хичээл номоо бүгдийг нь авсан юм уу чи? Авсан. Шинэд бол зурагт үзчихээд. Бүгдээ хоол ундгүй өгөөд идэг. Мөн хэцүү болсоо ч шүү. Ганхаа! Хай ганхаа! Яасан бэ ээж? Чи болоод аяг цайны сэдв хөлөөд өгөөч. Ээж одоо хүн тусахгүй ятгатай юм. Цаг 8 болчиход байна, 8 болчиход байна. Бос. Том жижиггүй яас их нойрт уусад байдгийн дээ. Наанасаа холдооч. Дайруулж өгч дутаа юу? Ахаа түрүүлгээр машин дагуулч жижиг гүйлэг орчихлоо. Юу? Машин дагуулгүйлэг орчихсон. Тэгээ тэрнийгээ чи аваач. За. Түргэл. Гөрөө машин дагуулгүйлэг хийчгээд бас орчихлоо гişүү. Түргэл чи. Түргав. За авчихлаа ахаа. Машин дагуулгүйлэг ороод надаар нүгэлсэн дутаа юу? Үгүй ахаа би тэгээгүй. Би энэгээр авчихсан чинь гүйлэг өөрөө орчихсон гинэ. Тэжээж байгаа шүү юм бол тэрээд аваад юм наатгаач. Задагч суугаа. За, ор. Борхуу минь дээ, борхуу минь. Яй даа байд чамаг. Дандаа л хичээлээ соцорж байх юм. Суу. Барентыг бодоорой. За. Юу болоод байна? Яагаад шугуулдаад байгаа юм бэ?
Хяналтын ажил хийж байгаа үсттэй. Тэр хичээл өмөлөд байгаа нь ангиас гарч иж болно шүү. Дуулуу. Бата яах вэ? Гайдаг хүлхий хэрэггүй авчирлаа. За үгүй яах вэ? Гөөшаа. Сайн нэг үгэд хаалгаар шагаснаа биднүүсийг тэнэг гээд гараараа толгоогоо ингэсэн. Хичээлийн дараа чи үлдээрэй. Суу. За. Борхоо. Хөөе борхоо. Хөөш борхоо. Гүч нааша хардаа. Чи чинь юу тэрчихсэн юм бэ? Гүлэг. Юун гүлэг? Ир гүлэг. Боже мой. Чихрээ. Дулмаагаа. Тооны хичээл дээр нэлээд сайн анхаарах хэрэгтэй байгаа юм. За. Жишээ нь та энийг хар. Борхоо. Нэг төдрөөс эхлээд муу дөрөвд өдөр нийгэм дунд авсан. Тэгээ дахиад муу Харав минийх үү? ийм л байна да. Ер нь тэгээд эндээсээ айлгуур, геометр, тригонометр гээд өшөө хүндрэн штэ. Тэгэн. Тийм болохоор одооноос эхэлж давталхандаа сайн сууж бусад хүүхдүүдэд гүйцэж авахгүй юм бол анги улирч мэднэ. Тэгэлгүй яах вэ? Дуулж байна багшаа хэлж байгаа. Гэхдээ тэгээд багшаа одооны энэ тооч нь модул зоодул гээд маний үеийнхээс шал өөр болсон юм биш үү? Тийм биш ээ. Ганц нэг нэр томьёо өөрчлөгдсөн болохоос биш бод харан яг хэвээрээ байгаа шүү дээ. Гэхдээ тэгээд одоо ч миний тоогоодод энийг давтуулна гэж шал хотлаа. Ах нь гээд нэг өргөр юм би. Баг сургууль сурч байхдаа овоо аюулын сурч байсан. Тэгвэл сайн байж тээ. Ерөөсөө та анги маргааш орой 6 цагт ахыг нь дагуулад давталханд явуул. Тэгээ. Борхоо. Чи ер нь тэгээд анги тахин дотор өмөлхөө болно үсттэй. Дуулуу. Ээжийнхэн дэргэд хэлчих. Болно. За. Би ч явъя да. Багшийнхаа хувцсыг авъя. Жохон орооччоор өвөө гэж хүн өглөж дуулаад бас хэцүү. Аргагүй штэ өөрхий. Бид л болсон хай. За дулмаагаа та маргааш 6 цагт ахыг нь заавал явуулаарай. Тэгэн. Юу боллоо гэж мартах уу? Баяртай. За баяртай. За нилээ ороо болцсон байна. Борхуугаар төвхүүлдэг юм билүү? Хэрэггүй би өөрөө харчих. Эмэугөө саавуур чанне читтнээ асхаа ширгэн зотон болте асхаа чимээгийн гавн мондорч асхаа толгойнээ тэнгэн мондорч зэрэгдэрсэн нэр сэрвэрэ дэрч очдсон өвөө Уучлаарай залуучуудаа. Хажуугаар чин гараадах уу? Майнигч. Хөөе, эмхтэй. Та түн хүлээгэж. Та яагаад байгаа юм бэ? Би тантай танилцах гэсэн. Та надад маш их таалагч. Эхлээд над гараа авчих. Дараа нь ус арччих. Тэгснийхээ дараа эгчтэйгээ танилцаарай. Миний дөө.
Наад нусаа аваа нусгаа минь. Ой юу гэнэ? Үхсэн хойно. Шамшиг муу хүүхэнтэй хэн тоо танилцдаг юм? Шамшиг варааны савн нэг төгрөг 5 ирдэг юм гээд их тгүүрийн лангуугаар дүүрэн хөвдөж байна. Тэнэг. Хаашаа л болчихдгийн чи чинь. Чи надаар яах гэсэн? Би төр шатан дээр л байлаа. Ухаанц нүдээ хүний хөлийн гიშгүүр дээр димээ сууж байхын оронд ганц муу дүүгийнхээ хичээл анхаарал тавьж болдгоо юм уу? Дүү чин тооныхаа хичээл дээр муу аваад ингэн. Хэн тэгж байгаа? Хэн тэгдгийн багш нь тэхгүй юу? Хэн тэгдгийн гэж байцаагаад ах юм нэг ч туслахгүй байж. Борхоо. Аа борхоо. Хоёрдугаар ерөнхий чуулган Улаанбаатар. Аач. Дэвсжижлий их хорнон хөгжүүлээ. Яахлаар чи хоёр авдгийг. Өөш. Дуулж ийн өвчи. Шамшиг байхдаа би тоондоо толгой өвдгөө хүүхэд байлаа. Аашаа. Гүличэд байж байгааг. Хичээл лумд авталтай чи. цаг агаарын аян үзэгдлийн сэрэмжлэг. Маргааш өдөр баян улс ховдоо гой болтой захны баруун хэсгээ шал хөндөй шүү. 6-7 Хэд удаа хоёр авсан? 7 баруун өмнөөс хойш гавья байгуулжтэй. 16-аас 18 метр зарим үед 20 Чиний насан дээр би онцоос өөр дүүн авдаггүй байлаа. Хөөе. Худлаа ярих гэж. Хизээ байхдаа чи онц гарч гүйгүүлдэг байлаа. Үлгэн салган 3 гардаг байсан биз дээ. Гүй ээж. Тэр чинь 8 дугаар ангиас хойш. цаг агаарын үзэгдлийн Тэрнээс өмнө дандаа онц гардаг байсан биз дээ. 8 гин шүү. Наадах шиг 4 дугаар ангид байхдаа 3 гарч ирсэн биз дээ. Гүй ээж. Тэр чинь тоондоо бишээ. Дуунд байхгүй юу? Чи дэвсүрхий тоомоо боддгийн бол маргааш ороод 6 цагт дүүгээ дагуулад давталганд нь цуг очсон. Би юу гэж очих юм? Очихгүй яах юм чи? Галзуулах гэж. салхи 5 дэхийн хөтгөөрөө 6 Жайл бүлэглээ. Дөрвийг вэ? Секундэд 16-аас Би маргаас 6 цагт очино. Хичээлээ тараад битгий алга болчоор. Одоо яв. Зарим үед секундэд 34 метрээс даад салхитын хүчтэй шорон болон цасан шорон шуурна. Арван жилэгч сурагч нас маань санагчлаа. Чи юу гэнэ вэ? Сурагч бол дүүргэх сав биш. Дүрлцэх бамбар. Шал худлаа хөөргдөөл. Ахмадын сургаал алдчих гэх шиг. Би чи одоо юугаа уншаад байгаа? Өгүүлбэртээ бодлоо. Хүн болгон тоочин байх албагүй. Гагцгүй ирээдүйд эцэг их байх болно гэж нэг эрдэмтэй хүн хэлсэн. Чи мэдхүү? Хин хэлсэн. Нацаг дөрч. Ямар Гүн галуутай хүү? Аш дөржин нацаг дөрч. худлаа яриад. Юу худлаа яриад гэж. За. Би давтал тараа танд авчиад өгье дөө. Уул надад 2 ширхэг байгаа л да. За баларсан. Гүйгөө. За тэгээ. За. Сайн байцгаана уу? Сайн. Сайн. Борхог яах вэ? Сайн байна. Та бит хоёр чинь урдын танил байхаа? За, тэгэхээр ингэнэ. Бичээд аваарай. Нэг төгрөгөнд
5 ширхэг ирдэг савангийн нэг бүрийнх нь үн хэд вэ? Эцнэ. Дахиад хэлье. Нэг төгрөгөнд 5 ширхэг ирдэг савангийн нэг бүрийнх нь үн хэд вэ? Ойлгомжтой юу? Ойлгомжтой. Байна? Үгүй юу. Тарах болоогүй байна. Надад санаа зовсны хэрэггүй. Би хоол идчихсэн шүү дээ. Та унтж байхгүй да. За. Надад болохоор байгаа. За. За, бодсноо. Борох уу? 25 мөнгө. Юу? 25 мөнгө. Яхаараа 25 мөнгө гэж? Биш л байна да. Ах нь хэлээд. Мэдхгүй. Ах トゥ хоёр хоёулаа мэддэг вэ? За яах вэ? Мэдхгүй байж болно. Өнөөдрөөс эхлээд ах トゥ хоёр давтлаханд суугаад ээжтэй. Сайн байна уу? Сайн байцгаана. Орцны хар мангаанууд минь юу хийцгэж байгаа юм бэ? Анхаа хийх юм бол Гэртээ алгаа. алга байна. Тэгвэл дүүгийнхээ сургууль руу явцсан юм байж л дээ. Хизээ ирэх бол Би яаж мэдэх вэ? хоёулаа ерөөсөө Борхогийн сургууль руу гайгаа ядаргаа. Цаг боллоо шүү дээ. Энэ билетийг яах юм? Очоо зарсан юм шүү дээ. Явъя. Зарагдах юм уу? Зарагдана явъя. За. Наадах үржүүлээ. За. Тайруун гарсан. Гарчлаа багштай. Багшаа. За, Бодчихлоо. Хариу нь хэд гарсан? 347 бүхэл 3-2. Юу? 347 бүхэл 3-2 гинэ. Буруу байна. Яа. Яагаад вэ? Яагачгүй багшаа. Багшаа. Юу гэв? Би өнөр орой жоохон ажилтаа юмсан. Ямар ажил? Үгүй номын талстын тоглолт үзэх гэсэн. Номын талстаа. Тэ? Ой. Номын талснуудаар тоглох гэж байгаа юм уу? Тийш дээ. Яна, хаана вэ? Бүхэн өргөнд Хідээс үү? 7-оос. Хүүшээ. 7:15 болчихсон байж штэ. Чи надад итгэх шиг хэлэхгүй яасан юм бэ? Би номын талстаа улаан пен штэ. Тийм үү? Би ч гэсэн улаан фэн штэ. Би ч гэсэн. За тухай байж. Хөш хинэ нөгөө бүдүүн дээг вэ штэ тий? Ямар? Яагаад тэ бүдүүн дээгэд ахгүй да? Тий. Дээг өчир 10 жил захта нэг сургуульд байсан байхгүй да. Дээг ч маа дээдлэн ангидсэн штэ. Чи хөгжим бүжигд байсан юм уу? Тий штэ. Төгөлдөр анги сурж исэн байхгүй юу? Тэгвэл чи урнаг таних юм биш. Ямар? Яагаад тэ нөгөө миссист оролцоод байдаг? Үгүй юу, танилгүй яадаг юм бэ? Тэр чинь манай найзын эхнэр байхгүй юу? Ой. Хүнтэй суурчихсан юм уу? Тэгсэн штэ. Удахгүй маамуулах гэж байгаа. Хөшөө, нөхөр нь ямар хөө залуу байдаг юм болоо? Бадрах гэд гайгүй залууи. Дуулчих нь бас муугүй бүжиглэн. Тийм үү? Яана. Би одоо гэр сургууль хоёрын хооронд явсаар агаад нөхөргөө үлдэх нэ. Чи нөхөргүй юм. Юу нөхөр мантай. Яаж ийна? Яасан? Наа тамхи.
Энэ үү? Гүй чи ундраа л да. Энд чи харин даварцсан өнөөгүй юу? Байна? Одоо харьлаа. За, танаа зоолдох вэ өвөө? Гүй өхнөр хөргөлчихнэ. Өвөө гэж нэг яршигтай хүн байх юм аа. За явцгаах уу? Тэгээ. Босооч. Та хоёр намайг жаахан төхүүлээд өгчих нь. Тэгье. Манай ээж ч ялгаар байхгүй дээ. Хаалгууд орой үж түгччихэд оруулахчгүй гаргахчгүй шүү дээ. За, явцгаая. Би бүр 10 жилд байхдаа л номин талд хамтлагийн дууг сонсож эхэлсэн. Тэдний хамтлагийн хүүхдүүд мэргэжлийн дуучид болохоор надад их таалагддаг байхгүй юу? Тэгээд ч би ер нь тэдний тоглолтыг алгаслагын үзэх юмсан гэж боддتي. Ер нь бүх дуу нэг дайжгүй шүү тийм ээ. Тийм ээ. Аялгау сайтай үдгийн дуунууд нь. Харин тийм. За, манайх энэ орцны 3 тавхарт үдгийг. Борхоо. Чи маргааш ирэхдээ 203 204 бодлогыг нэмэт бодоод ирээрэй заа ёо. Хэрэг зөв бодсон байвал багш нь дүнгийн засна. За баяртай. Багш. Маргааш давтлагтай. Давтлагтай. Хэдээс их? Орой 6 цагаас. Минийх. Аяг халуунцаа уурчихж байгаад хичээлэх. Гү чи наад гутлавцаа тайлаад орондоо ороод хэвтээ чи. Наад нэг нойлын ногоон тгий чинь хичээлийн давтуулж шít. Давтуулахгүй яадгийн чи. Нойлын ногоон тэг гинүү мөн хүүгийн минь. За, сайн бод. Ээж нарч хэвтлээ. Шавган цайтай. Аяг яралдоо. Битгий эрхлээд байгаа чи. Наадах бод. Өөш. Танай ангийн багш хэн гэдэг юм? Ямар багш? Юу ямар гэж? Давтлаг давтуулаад байдаг. Цолмоо. Хэн гинэ? Цолмоо. Та яах гэв? Хүч хамд ямар хамаа байна. Наадах бод. Цолмоо. Нөхөргүй. Намын талцтай улаан фэ. Бас тэгээд Борхуугийн ангийн багш гэж байгаа. Ямар азар манай Борхуу тоондоо муу сурдаг байна. Давтлагыг чинь тайлбарлуулж угаад тасгаа давнаач маяг. Байна. Байна мөнхөө. Чи уцаа сунгуулсан юм уу? Чи хайчих ба. Хэмээгүй байна. Өгшин чинь гамбагийн ТV үзээ сууж байна. Даач тийм баха. Танахаар 2-3 удаа орсон чинь танайхан чамайг байхгүй гэсэн. Та хоёр номын талцтай үзсэн үү? Үзэлгүй яад юм бэ? Чи яасан бэ? Өчнөө хүлээлгээд. Тэр яах вэ мөнхөө? Найз нь их сантай. Өчигдөр орой орцсон таралцсан бүсгүйг санаж гин үү? Тэр бүсгүй чинь манай Борхуугийн ангийн багш нь байж алдаг ба штэ. За.
Тэгээ цаатсан чамайг таньж гин үү? Танихаар барах уу? Бүр шараа болсон. Оньгоо. Бүр ярих юм биш. Уул нь гайгүй хүн байли. Чи тэгээ танилцсан. Танилцахаар барах уу? Бүр борхүүтэй хамт давталганд суун гэж бодчих. Ястай. Бөө барайд гараад ирсэн байж штий. Харин тийм ээ. За. Маргааш уулзаа тухтай ярилцъя. Баяртай. Борхоо. Хай борхоо. Тадаан дахта. Борхоо. Хай борхоо. Хөөс борхоо. Босооч. Цаа чи хичээл ном чи сүйд боллоо. Ямар их нойртой юм бэ? Хичээлээс хоцрорлоо хөөш босооч. 8 цаг боллоо. 8 цаг боллоо. Босоо. Тийм ээ. Чи ч устгасаа хардгүй мөн шүү. За. Ор. Борхоо л үсттэй. Наша хүрээд. Яй да байж чамайг. А? Гүй багшаа би таны өгсөн даалгаврыг шүнжэнгөө бодоод бараг унтаагүй. Тэгээд өглөө жаахан унтчихлаа. Муулэн да. Гурван бодлого шүнжэнгөө боддог чинь. За. Багштай даалгавар үзүүл. Ай. Ах чинь тусалсан уу? Тусалсан. Худлаа яриаг үз. Үгүй. Тэгээд яагаад хариунд буруу гардаг вүлээ? Бүүм. Өнөөдөр орой ахтай чинь цуг дахиад л давтлах хийцгээе. Дэвтэр ав. Байранд очиж суу. Хэмбэ? Юу нэ? Оо, Юу вэ? Юу яцхан? Орооч. За хайцхан уу? Ганц мод үгийнхаа давталганд сууд юм билүү? Ганц мод үү болчихжээ. Өнөө багш хүүхэн бидтэй. За тэр яах вэ? Ямар вэ? Нааш арда. Наадах чи бодох юм бол энэ хамаагүй амьд харагдах юм байна. Аль юу? Америкийн боссууд зүйдэг юм. Алсан. Одоо зүгээр цаад багш үг гэж байна штэ. Чамайг хараад шууд хайлна. Гамба. Энэ шилэр чинь ганц соног гангарч. Бойл л доо. Тэгэлдэ. Юм үдсэн юм шиг байгаа ч тэ. Алив. За тэгэлдэ 8 хит би аваад за явцгаа. Номын толстый чинь диск бий юу? Байгаа штэ. Хурдын дискээр солиод авъя. Тэг.
Болжирхан буурхүүд давтлах хэрэгтэй. Болжирхан буурхүүд чинь давтлах хэрэгтэй. Баг. Яасан бэ хчээ? Яасан ихтэй туслаарай. Яа туслах вэ хчээ? Түргэн дуудах уу? За үз. Яах вэ? За. За одоо. Босоо. Зөөлхөн. За яарах юм байхгүй юу гэж. За ишээс болгоомжтой. Багшаа. Юу гэв? Та наа чи 4-р ангид байхдаа тооны хичээлдэр дандаа онц авдаг байсан уу? За яах нү чи? Үгүй зүгээр л. Яалаа гэж тэ борхоо минь. Заримдаа сайн, заримдаа дунд. Заримдаа бүр мууч авдаг байлаа штэ. Тэгээ та яаж юм мундаг болсон юм? Юу нь мундаг гэж? Та энэ номон дээрх бодлогоодыг бүгдийг бодож чаддаг. Багш нь мундаг биш ээ. Харин чи мундаг болно. Би мундаг бол чадахгүй ах уу? Яагаад? Юу ч хэмээр юм дээ. Заримдаа бодлого бодож яхад толгой дотор шал өөр юм бодогдоод байдгийг. Юу боддог гэж? Хөл бөмбөг. Хөл бөмбөгөө. Борхоо минь дээ. Хөл бөмбөгч гэсэн өөрийн гэсэн тоотой байдаг штэ. Жишээ нь чи өрсөлдөгч багийнхан хаалганд бөмбөг оруулаад бай гэж бодъё. Хэрвээ чи тоо мэдэхгүй бол хэдэн бөмбөг оруулснаа мэдэхгүй штэ. Тийм биз дээ. Тэр ч тийм л дээ. Тэгтээ энэ энгийн бутархай, аравтын бутархай чинь хөл бөмбөгт юунд нь хэрэгтэй юм? Борхоо минь гэж вэ. Багш нь хөл бөмбөг мэдэхгүй. Гэхдээ л хөл бөмбөгт тоо заавал хэрэгтэй. За, ор. Орох уу багшаа? Ор. 6 цагч 100 жилийн өмнө өнгөрчихсөн байна да. Багшаа би наашаа ирж исэн чинь Зүгээр тайлбарлаад хэрэггүй. Өвгөн дүүдээ жоохон дустын болоод өгсөн бол зүгээр л эсэ. Суусу. За. Борхоо, хоёлаа юу тухай ярьж байлаа? Хөл бөмбөгийн тухай. Багш нь хөл бөмбөгийг үнэхээр сайн мэдэхгүй л дээ. Гэхдээ багш нь мэддэг улсуудаас асууж байгаад дараа нь чам тайлбарлаж өгнө. За юу? За. Йоо багшаа. Марчих шахаж. Энийг танд Юу юм бэ? намын талсны диск. Их баярлаа. Надад байгаа л да. Мэ? Багшаа. Өнөө орой 7 цагт намын талс тоглоно гэсэн. Үүсэх зав даанчлага. Өнөөдөр борхоо дахиад муу авсан. Юу? Одоо энэ үү? Гү чиний наадах толгой чинь толгой биш, олгой болж.
Та чинь яагаад хүүхд зодоод байгаа юм бэ? Тийм л сөрхий яасан бол гэртэн даалгавар нь хэлэхгүй яасан? Арайчтэй. Та чи харин сони хүн үгүй юу? Хоёрын хэд байдгийг? 4. Тэгээд юун 6 хаанасаа гаргаад ирсэн? Бичээч. Дээр нь бишээ, дор нь бичээч. Угсандээ уйлаад байгаа чи. Тэнийг царайлчаад бичээч. Аяар гин айл амтаа унтчихад байна. Энэ нэг юмас ч болж орой болгоно ойрго хонох юм уу? За юу сүртэй юм. Ганц дүүгийнхээ төлөө жаахан ойр хасаал биччихээ. Алив бос. Ээж нь давтаад. Наад нэг тэнийг юмас ч болж нүүр чих газар олдохоо байлаа. Очих болгон тоо явчихсан байх юм. Маргааш стер болтхон чинь би өөрөө очие. Та яаж чаддгийг? Энгийн бутгаа 10 тань бутгаа гэд таны үзээгүй тоог тэнд үдэж байна. Аяар гим солиор буу чи чинь. Хөш. Юу нэ? Давтаханд өөрөө очино гэнэ үү? Тэр дэмий. Хамаг төлөвлөгөө нураах. За үгүй яах. Ерөөс цаг бичнэ. Сайн байна уу? Хайрт минь. Миний хөө битггүй. Юунд ойлдох юм бэ? Ингэж амьд явснаас үхсэн минь дээр Юу нүгэлтэй хачин муухай юм ярдгийн. Ээж нь номын нэг хараатах юм. энэ гайтай толгой өргүүлсэн тоо гэдэг юмыг анх хэн зохиосон бол Ээж нь яаж мэдэх вэ? Маргааш тооны хичээл авах юм уу? орно. За тэгвэл ээж нь энэ шүнжэнгөө тоог нь бодчихно. Та чадахгүй ядарчихна. Наадах чинь их хэцүү. Хэцүү. Итгэвчтэй ээжд нь бас аргагүй. За минийх одоо орчод битгий. Бас. Багш муршиг цолиородохтой яад. Сайн байна уу? Хайрт цолмон минь. За үз. Цааш нь юу гэж бичих вэ? Ерөөсөл мөнхөг өссөн. Байна уу? Хинтээ ярих уу? Унтжээ штэ. Миний төсрээчтэй. Мөнхаах. Мөнхаахаа. Юмгүй. Амжилтгүй. Аргыг нь олдгүй. Аргыг нь олж чадах юу эйсэн бэ? Болохгүй байна. Цагаа тулаад уулзсан чинь тийм амархан хүүхэн биш вэ? Тэгвэл болчихгүй юу даа чи? Тэрний хойноос үхтэй яадгийн? Болохгүй байна дурак. Өөр аргаар оролдох хэрэгтэй байна. Гүй яах вэ? Захаа махаа өгдөг ч юм уу нэг арга байна шүү. Гүй тэгээд тэр захаа махаа бичээч. Захаагаа бичиж чадахгүй байна. Чадаж ядах юу эйсэн бэ? Уулын цэцэг олон боловч улаан сарнаа ховор юм. Үеийн нөхөд олон боловч үнч нөхөр ховор юм. Гих нэцлэгээр хэлэхгүй юу? Яалаа гинэ. За баярлалаа. Би наадах чи одоохон бичээд авъя. Өөгээ. Чи ер нь ангийнхантаа тааралдаж байна уу? Үгүй ээ. Ямар ч хөдөөчл дими тэнэд яваад ялтаа биш үү? Самнаас энэ Чингэн ер нь хаана юу хийж байгаа юм болоо? Өө цаадах жоо өчигдөрхөн уцаар ярьж илээ. Солонгос яваад ирсэн гэсэн. Оо за. Солонгост ажил хийсэн юм байх та. Тийм л юм шүү гэлээ. Чи энэ баярыг таньж гин үү? Танилгүй яд энэ ус баяраа юу? Тийм. Манай хажуудлын байранд байгаа шүү дээ. Оо тийм үү. Тийм. Найз нь ч гэсэн бас ангийнхантайгаа ерөөсө таарлахгүй дөө. Сургууль гэр хоёрын хооронд явсаар байтал. Тийм ээ. Хүүшээ. Үгүй хүүхэд. Оо яна уучлаарай. Энэ ганхүү танаа нөхрийн найз гэлөө. Энэ ойлгор уу? Тийм. Ойлгор гэдэг юм уу? Тийм штэ. Чи яаж таньдээ? Оо за. Би танилгүй яа тийм бэ? Чи мэд автлан сууд штэ.
Юуны давтлага? Тооны? Тооны тий? Сони юм да. Цаадах чинь чи үтэрэг бодох юм бол их сургуулийн цөмийн физик ангиг төгссөн шүү дээ. Өөрөө бишээ. Дүүн суудаг байхгүй да. Тийм байлгүй тий. Өөгээ. Чи ер нь энэ ганхууг сайн таних уу? Танин. Энэ ер нь нилээд онгороос ахсуу залуу баха тий. Гүй ээ. Анх харахад л тэгж харагдаж байгаа юм. Дотн танилцахад их дайжгүй залуу шүү дээ. Тийм үү? Сайхан сэтгэлтэй, хөвгөлтэй. Ямар сандал манай нөхөр намайг орхиод хэдэн өдөр хөдөө яваад өгнө. Тэгэхэд чинь л хинч хилээг байхад хурж ирээд дэлгүүр хоршоо яваал. Хамаг идэж явах юм цоглуулаад одоо яах вэ? Юу хэрэгтэй нэ гэх юм. Бүр арай удаж хүртэл оцтоо. Хүш аав ээжээс өөрсгөл одоо төрөх төгсөн байхаа одоо очих уу гээд. Их инээдтэй. Овол залуу. Ингээд ер нь цагид бол За миний хүү замсаа харж гараарай. Аль вээж нь үсэ. Ээж нь ороо ирэхтэн сайхан хуушир ичгэд байж вэ. Ээж, яасан? Таны нөгөө цэжлүүлсэнд орж хэд вүлээ? 5-ыг өрчих нь 2, хуваах нь 4. Тэнцүү 2 бүхэл 2-ны 1. Тийм. 5-ыг үрчүүн 2 хуваах нь 4 тэнцүү 2 бүхэл 2-ны 1. 5-ыг үрчүүн 2 хуваах нь 4 тэнцүү 2 бүхэл 5-ыг үрчүүн 2 хуваах нь 4 тэнцүү 2 бүхэл 2-ны 1. 5-ыг үрчүүн 2 хуваах нь 4 тэнцүү 2 бүхэл 2-ны 1. 5-ыг үрчүүн 2 хуваах нь 4 тэнцүү 2 бүхэл 2-ны 1. 5-ыг үрчүүн 4 хуваах нь 2 үгүй биш. Юу лээ? 5-ыг үрчүүн 2 хуваах нь 4 тэнцүү 2 бүхэл 2-ны 1. 5-ыг үрчүүн 2 хуваах нь 4 тэнцүү 2 бүхэл 2-ны 1. 5-ыг үрчүүн 2 хуваах нь 3 биш. 5-ыг үрчүүн 2 хуваах нь 4 тэнцүү 2 бүхэл 2-ны 1. 5-ыг үрчүүн 2 хуваах нь 4 тэнцүү 2 бүхэл 2-ны 1. 5-ыг үрчүүн 2 хуваах нь 4 тэнцүү 2 бүхэл 2-ны 1. Ноо. Сууцгаа. Яасан бэ борхоо? Юуг даган бэ борхоо? Борхоо минь дээ. Борхоо минь. Эхний хичээл чинь тооны цаг биш. Монгол хэлний хичээл шүү дээ. Тийм л дээ огшаа. Тэгтээ та эхнийхээ цагийг тооны хичээл болгочих л доо. Яаж болох вэ? Энэ хичээлийн хуваарийг чинь сургуулийн захиргаа баталчихсан байдгийн байхгүй юу? Дараагийн цаг тооны хичээл. Чи хамгийн түрүүнд асуугаарай. Тэр болтол чинь би цээжилсэн тоогоо мартчих гад юм. Чимээг байсаа. Чи их сайн байна. Гэхдээ бодлогыг чинь цээжилдэггүй, боддог байхгүй юу? Ойлгосноо? За. Заасуу. За, дэвтрээ гаргацгаа. Өнөөдрийн хичээл тийм ялгал. Юу вэ? Оо ашгүй чи ирв. Хаад онгорхоо нү? Онгорхоо байна. Төгцсөн үү? Төгцсөн. Ээж одоо гарна гэж хэлэхгүй. Анх чамайг харсан тэр л өдрөөс хойш сэтгэл зүрхэнд минь анхны хайрын оч гэрэл засруулан харамсан юм. Алсан.
Болж юу? Болохоор арах уу? Би хүртэл уяраад ахц чинь. Биш мөнхөө. Тэндээс доктор аваад өгөөч. За. Цаг хэд болж байна? 6:15 төвт байна. Юу? Цаг чи ийм амархан явдаг лөө. Мөнхөө энийг бичиж дууссаны дараа наад докториндаа хийгээд дээр нь зүрхэн зоосон сум зурчих. За. Тэгээ. За найзад хувцас өмсөх. Хош, мөнхөө. Чи ерөөсөө наад захиагаа тэр багш бүсгүйд хүргэж өгсөн дээр баха. Би хэрвээ хүргэж өгөх юм бол шараавлна үстэй. Тэгээ. Хаана авч өгөх юм? Мэдээч дээ. Борхуугийн багшд. Хош, би давталханд нь ороод сууж байна. Харин чи 5 минутын дараа захиаг оруулж өг. Захиаг хүлээж аваад яахын бүр нүдэрээ би харъя. Ганхуу. Юу вэ? Тэр багш үгний чи нэрийг хэн гэдэг юм бэ? Цолмон гэдгийг. Цолмоо? Тий. Цолмон. Хинээс гэх юм бэ? Чамаас гэхгүй яах вэ? Хэрэггүй байхаа. Харин захианыхаа ард дээр хэрвээ надтай уулзахыг хүсвэл маргааш 6 цагт Золбот төвийн үүдэн дээр уулзъя гэж бич. Гүй тэгээ цаад багш үгэн чинь хинээс захиа авч байгаагаа яаж мэдэх юм бэ? За тэр хамаагүй. За битсэн. За болчих шиг боллоо. За явъя. Хавар уны хоёр дээ. Хин. Сэй, одоо юу болж байна? Боддоо доогоор зураад. Бодоочтой сайн. 7.4. Яла гинэ? Бишээ буруу байна наадах чинь. Энд бичлээ. Тэр доогуур нь зур. Зөв. Тэгээд 5.3, 6.1 6.7 болцсон байдаг. Нөгөө мөнгө чи яаж вэ? За хоёлаа цааш нь бодъё. Өгүүлбэртэй бодлогоноос эхлэе. За хотоос сайн байна уу? Уучлаарай агшаа. Таныг цолмон гэдэг үү? Тий. Танд нэг хүн энэ захиаг өгч явуулсан юм. 2 машин зэрэг хөдөлжээ. Аудар. 1 км цаг. 2 дугаар машин 60 км цагийн хурдтайгаар Б хот руу хөдөлжээ. Тэгвэл 1 дугаар машинаас 2 дугаар машин нь За ойлголоо. Тэгэхээр яаж бодох гэсэн үг? 60 баяртай агшаа. Баяртай. Цагийг яах вэ? Тэгээд заа бодох. Тэгэхээр хэдэн километр цаг вэ? Яа. 23 бүхэл 5.2. За 8.2 нь хасдган жог байна. Энэ чи үлээ ханц тавина. Амар цаа яваш. Сайн байна уу цаанаа? Чамд энэ өдрийн мэндийг. Ой. Чөөгөөх. 12 жиг өнгөрсөн байна. Унт. За одоо унтлаа. Анх чамайг харсан тэр мөчөөс хойш сэтгэл зүрхэмд нь харин уч гэлбсэн юм. Гэхдээ чи намайг танихгүй. Чи битгий гайхаарай. Би чамайг өргөлж харж явдаг.
Орой эрт унтаж өглөө эрт босч бай. За одоо унтлаа. Ядаргаа болох гэж байгаа. Юу гинвэ? Чи намайг танихгүй гинөө? Тань жадах юу ийсэн? Борхогийн ах ганхуул штэ. Сонин залуу юугүй юу? Шуудхан захаа занаа бичээд эхэлдэг. Хэрвээ чи надтай уулзахыг хүсвэл маргааш орой 6 цагт Золбоо төвийн үүдэнд ирээрэй. Золбоо төвийн үүдэнд гинөө? Яг штэ. Заад чийсээ тэнэгтдээ. Харин аль цагаар да. Хөөш гахүн. 6 удаа болчиход шүү дээ. За яахан байж л да. 5 минут хүлээ. Зүв. Ийм амархан юм байсан юм уу? Ээ тэнэг. Ёстой тэнэг. Борхоо. Хөөе борхоо. Юу болоод байгаа юм бэ? Багшаа, би бод аргыг олчихлоо. Ямар арга? Арвтын бутархайг үржүүлэхдээ хойноос нь тасалдаг юм байна шүү. Би урдаас нь таслаа мангахтаад исэн. Тэгдэггүй яа тийм бэ? Багш чинь чамд хичнээн удаа хэллээ дээ. Хариу хэд гарсан? Тэр 144. Дүү. Үүнээс хойш чи хөл бөмбөг тавал маргааснаас давтлага хийгээ боллоо. Нэрээ юу? Нэрээ. Тэгвэл одоо би явж болох уу? Бололгүй яадаг юм бэ? Яв. За. Хөөш ханхүү. Хөлдөж өглөө штэ. Явцгаая. За байж л да. Жаахан үлээ л да. Ханхүү. Борхоо татлагтай юм шүү. Түчүүд. Нэрэн дээ штэ. Чи түрүү надад сануулахгүй яасан бэ? Алив явцгаая. Ганааха, би өнөөдөр онц авсан шүү. Юунд вэ? Тоон дээр Худлаа яриад байгаа чи. нэрээ, тимээ ээжээ. Нэ, би өнөөдөр онц авсан байна лээ. Худлаа. Хээж одоо юу амархан юм бэ? Хүүшээ. Би маргааш давтхан дээр нь очиод асуучнаа. Тэрдээ дэргүү манайх маргааш давтлага хийхгүй гэсэн. Юу гинэ? Давтлага хийхгүй. Нэр энэ гайч нь онц авч алж байгаа юм биш үү да. Худлаа яриад байгаа чи. Багш намайг бод харгаа олчихлоо гэсэн юм чи. Нааш. Тусгай шагныг бэлдсэн байна. Ёо. Яаж байгаа чи дүүгээ зодоод? Хэн зодсон юм? Чи Би юу? Маяглаад байгаа чи. байнга дүүгээ шоглож явах юм.
Байж л та. Яагаад энэ баяраа? Хөөгд гаргана шүү. Хүүхдүүдээ 15 минут дутуу байна. Борхоо бас. Чамд муу тавилаа. Ангиас би дууга ангиас гар гэж шүү. за. Дэгдэх асуудлыг мадридд мөн хөндөж ярина. Чимээ дуугаа Ээж! Ээж! Хаадаг бодоод байгаа юм шүү онгоолгооч. Чи юу чигээгөө жонгоолгоод өгт яадгийн. Өө миний хүү яасан эсвэл гээд ирв. За, гутал уцаа тайлбар гараа угаа. Ээсэн сайхан цай игээдгий. Хэд авсан? Муу. Аа? Муу гинэ. Бодож чадахгүй юм ирсэн үү? Юу гэнэ? Муу гэнэ? Хараа тэгж баярлуулж байгаа биш байгаа да. Юу гэнэ? Хэд авсан гинэ? Муу. За тэр. Ээж би танд хэлээгүй юу? Энэ худлаа яриад байна гэж. За, цомсч. Хоёлаа давталгад цуг явна. Багш давталтаа гэж хэлээгүй шүү. За тэр хамаагүй. Яахлаар миний дүүд онцч тавиад мууч тавиад байгааг нь дуулъя. Дуудаад байх юм байхгүй. Ганц удаад муу аваа үз. Та битгий ингэж хүүхэд эрхлүүлээд байл та. За, цомсч. Багч юм би. За, ордоо яв. Энэ бомбог дэлбэрлэх ямар ч соёлын Хүний ах гэсэн даваа л доо. дургуйчд хүлээж авах тийм муу. Сайн байна уу гшаа? Сайн байна уу? Орох уу? Хөөш. Ямар санах уу явж байх юм? Аль үешээ сууцгаа. За. За тэгээд яаж явна да? Энийг давтлаганд навчирлаа. Юун давтлага? Тооны? Тооны давтлагаа Тэ? би тэгж хэлээгүй шүү дээ. Гүй, тэр ч тийм л дээ. Тэгэхдээ энэ нөхөр жирийн үе тоон цаваад шалгалт шүүлэг болохоор муу аваад байна гэдэг чинь тооны хичээлдээ муу сураад байна гэсэн үг. Тэгэхээр энэ нөхрийг давтлаганд нь суулгаад давтаад байх шаардлагатай байна. Давтуулах хэрэгтэй гин шүү. Тийм байхаа чи. Өнөөдөр Борхуугийн муу авсан шалтгаан нь шал өөр юм. Тийм ээ Борхуу? Тийм. Ер нь тэгээд дахиж тийм алдаа гаргахгүй, тийм үү? Ямар алдаа? Шалтай юм биш л дээ. Шалгалтан дээр өөр хүүхдийн тоо бодож өгч байгаад баригдаад хөөгдсөн юм. За тэр шам шиг тэнэг амтан гэж ер нь байдгийм үү? Хүний хүүхдийн тоог буруу бодож өгөөд муу ахуулсан байна шүү дээ.
Муу авахаар ч бодоогүй юм байна лээ. Ер нь тэгээд борхоо сүүлийн үед ангида тооны хичээл дээр толгой зохиод байгаа шүү дээ. Бурхан минь. Үнэн л байдаг болоос. Үнэн. Сонсчи. Багш чинь, ах чинь үйл тамаан цайж давтлага давтуулж хийлгэж байсны ач хавьяан энэ. Ойлгооч. Цаамаа гэж. Багшаа. Цаашид давтлах хийлгэх шаардлагагүй гэж та бодож байна уу? Шаардлага байхгүй. Гэхдээ борхоогээс өөрөөсөө шалтгаална. Доолооч. Дуулсан. За, тийм байдаг байж. Бид хоёр явдаг юм билүү дээ. Тэг. Босооч. Над хурдхад өвчлөө. За баяртай багшаа. Би үнэн л хэлсэн байгаа зү. Юу? Давтлага хийхгүй гэж. Үнэн л хэлсэн бай. Сонин залуу шүү. Хүн доромжилчихна. Нэр мэрээ нуугаад захаа занаа биччихнэ. Тэгээд бас дүүгээрээ далиндуулж давтлахын цуг санаатай. Намайг мдээгүй л гэж бодоод байгаа юм байх та. За энэ ч яах. Үйлднэрийнхээ өмнөө заавал өвшигтэй бичигдэн. Жишээ нь харах, үзэх, сонсох, явах. Гүн ганаа. Сонин шүү. Намайг он завхлаар цагнаад муу авахлаар баярлаад байдаг. Олон хүний ах чинь он завхлаар магтаад муу авахлаар цагнамаар. Мэдлээ. Сайн дааж биш. Багшийг л харах гэж тэгдэм бэ штт. Намайг муу авахлаар багш давтлах хийлгэж таараа. Тэгэхээр ганаах давтлаханд очноо гэсэн үг. За яах вэ? Маргаашнаас эхлээд тэр муугийг чинь аваад өгье л дөө. Тэгэхээр таны яахыг харнаа гайгүй. За үнтэй. Тав дээр нэмэх нь 9, тэнцүү 14 сансан нэгтэйгээ 2 гэдэг чинь 3, 11, 4 сансан нэгтэйгээ 5, 5134 л юм биш. Яагаад ингэж сансан тоогоо мартаад нэмээд эдийн дээ? Нааш аа гэж вэ? 5 дээр 9-ийг нэмээд 14. Нэгийг сандаа. 2 дээр нэмээд 3. 5 дээр 6-ыг нэмээд 11. Ах ихч байхгүй юм баг та. 1 дээр 3 нэмээд 4 сансан нэгтэйгээ 5. Ингээд 51-ийн бүхэл 134 юм биш үү? Суу. Муу. За. Одоо хин асуугдмаар байна? Багшаа би асуу. Ондчууд нь гараа өргөд дахин болсон яасан юм бэ? Ерөөсөө нэр дуудана. Баяр магна. Алуу. Цаавь яах вэ? Багш намайг тоож асуухгүй нэ. Яаж хоёр авах вэ? Цагаа тулаад ирэхлээр энэ муу гэдэг дүн чинь тийм чамархан олддог дүн биш вэ шүү. Ерөөсөө өмнөлг юм билүү? Хэрэггүй хаа. Ангиас хөөхөөс муу тавихгүй. Тэрний оронд яаж хийж яагаад асууцсан юм дээр. Би шалтгаан юу хаа? Асуугдаж муу аваад тахта яадгийн? Өөртөө л муу тавьчих нь үз.
Ингээд болоо. Яасан л сууж ийн. Юу ч болоогүй. Ганахаа. Юу вэ? Ганахаа. Яасан бэ? Би муу авчихсан. Юу гэнэ? Би муу авчихсан. Юу гэнэ? Ээж. За, яасан? Зүгээр. Хэд авсан гинэ? Би муу авчихсан. Тэгээд багш нь давчихтай гэж юм. Үгүй. Яа. За, зүгээр. Мөртөчд миний охины сууж байгааг. Аюу. Өвөн. Миний охин ажил гэж гүйсээр угаад сөхөрч унах нь байна штэ. Нэг сайхан унтаж амраачтэй. Маргаашнаас ажил гайгүй болноо. Тэгэхээр энийг сайн унтаж амнаа. Яамаа. Заримдаа өвөн санаа зовоод байх юм. Нэг л өдөр өвөн өнгөрөөд өгнө. Өвөөгөөс хойш миний охин ганцаараа хизүүтэндээ яалтайч юм билээд. Уг нь миний охиныг сайн хайны жилтэй болмоор юм да. Өвөөгийнхээр нь бол оройтоод байна шүү. За, өвөө зүгээр ингээл балаа ямаараа дундаа штий. Тинч балаа юм биш дээ охин минь. Сайн л бодох хэрэгтэй байгаа юм. Та одоо унтаж амрал да. Би жоохон юм уншаадах юм. За. Өвөө охиндоо садаа болохоо үли. Охин минь сайн бодоорой. Яах вэ? Багшд юу гэж хэлэх вэ? Багшаа. За. Би асуух гэсэн. Чи асуух шаардлага байхгүй. Тэртээ тэргүү онц гарна. Үгүй юу л да багшаа. Би онц гармааргүй. Юу гэнэ? Би онц гармааргүй байна. Бити хичээл өмлөд дагаараа борох уу? Наадахыг чинь бие тоосон хэлбэр гэдэг. Суу. Яах вэ? Уулын тавтлага хийхээр болсон гээд ганаахад хэлж өгвөл. Ганаах баярлал байх та. Өөртөө дахиад муу тавиад очив. Яадгийг итгэнүү байна уу? Өөрөө л мэдэг. Юу одоо хаалга үед идчих гээд байгаа юм бэ? Юу ч болоогүй. Ганахаа. Яасан? Би дахиад муу авчлаа. Юун дээр? Тоон дээр. Тоон дээр. Давтлагтай гэж юм уу? Давтлагтай гэж байна. Юу? Давтлагтай гэж байна. Алиг үнсий. Таяа.
Чи намайг дуудуулаа. Үгүй. Хотлоо ирээл. Юу гинэ? Би ерөөсөө худлаа яриаггүй. Нэрээ дуудуулаагүй гэж юу? Тий. За. Би ч явъя да. Ер нь та яагаад намайг дуудуулдаггүй? Та ард түмний хүүхдийг эрдэм номонд боловсруулж сургаж хүмүүжүүлэх үүрэгтэй. Тэгээд юу гэж? Тэгээд үү? Миний дүү өөрөөр хэлбэл таны шав борхуу 3 удаа муу авчгаад байхад ардын багш та амар чимэр сууж байдаг. 3 удаа муу авлаа гинэ. Тийм ээ. Тийм үү борхуу? 3 4 5 6 7 8 ер нь 10 удаа муу авсан чамд өөр хамаатай. Мондо. Ийм багшаар заалгаж байгаа миний дүү муу сурахаас өөр яах юм? Тэгвэл өөр багшаар заалахгүй юу? Заалахгүйгаа чамаар заалгах юм уу? Заалгахад болно доо. Тэгвэл чи заагаад би харж бай. Чадахгүй. Өдөлж гүцээгүй дахианы дэгдэх шиг чамайг хажуудаа суулгачаад хичээл зааж явах хэрэггүй. Өдөлж гүцээг үгнэ. Чи наад үгүй битгий мартаарай. Мартахгүй. Ганаахаа багш. Та хоёр намайг уучлаарай. Би та хоёрыг муудалцуулчихлаа. Би тэр 3 мөгийг чинь хоёрыг өөртөө тавьчихсан. Юу? Би тэр 3 мөгийг чинь хоёрыг өөртөө тавьчихсан юм аа. Яагаад? Мэдгүй. Яагаад энэ? Тайлбарлаад хэрэггүй борхуу. Багш тайлбарлаад өгнө. Гарч бай. За. Яагаад гэдгийг би чамд хэлж өгье. Чи арчаагүй, саксуу, хулчгар. Би чамтай анх танаа орцсны шатан дээр тааралцсныг чи санаж гинөө? Санаж байна. Тэгээд юу гэж? Тэгээд үү? Гаднах төрөгч надад таалагдсан. Таалагдсан. Тийм ээ. Гэхдээ чи намайг доромжилсан. Уучлаарай цолно. Маргааш нь чи бид хоёр дахиад таарлцсан. Чи санаж байна уу? Санаж байна. Тэр өдөр би чамайг урнагийн нөхрийн найз гэдгийг мэдсэн. Ямар урна? Чиний найз Бадрахын эхнэр. Тэрнээс би чиний тухай асуусан. Тэр хоёр надад бүгдийг хэлсэн. Юу гэж вэ? Юу ч гэхэвдээ. Чамайг цагаан цайлган сэтгэлдээ хүнд тусрах уу? Их сургуулийн физикийн ангийг төгссөн. Бас эхнэр хүүхдгүү гэж. Үннийг л хэлсэн ба шүү дээ. Мэдхгүй. Яагаад? Юу ч гэмээр юм битээ. Захааны чинь хариуг бичих гэсэн чинь буцах хаягч нь байхгүй болохоор бичээгүй. Тэгээд одоо болтол би хадгалж яваа. Хадгалж яваа? Тийм ээ. За би ч явъя да. Тэгээ тэг. Би чамд хайртай цулмаа. Би тийм хулчгар, арчаагүй, сагсуу хүн биш. Чи ойлгооч.
Би чамд дэндүү их хайртай болохоор дүүгээ чамайг бас өөрийгөө эвгүй байдалд орууллаа. Чи наад үгээ эр хүн шиг эртхэн хилчгсэн бол дээрээс да. Би ч гэсэн чамд хайртай. Хайртай? Тийм ээ. Орхоо! Эндөө! Анхны цасаа хайсан өдрөөр анх чамтай би онцондоо таралдсан анзааралгүй өнгөрөө тэрэл мөчөд би амчиж чамайгаа анхал яадаг юм би чихгүй чи миний андуураг анхны минь гарцаа андали гэрэл түсээ анхны ариухан хараа өдрөөр дахиад чамтай би санаандгүй учирсан орлогор харцаараа чи намайг тохсон ч овоо би дахиад яадаг юм би чихгүй чи миний андуураг анхны минь гарцаа андэрли гэрэл түсээ анхны ариухан хараа өдрөөр зоргичэн гойч сахиа бичсэн хосороо хулсан зургитад чи хосхон зограад дахиад яадаг юм би чихгүй чи миний андуураг анхны минь гарцаа андэрли гэрэл түсээ анхны ариухан хараа яадаг юм би чихгүй чи миний